Үндэсний бүхий түүхэнд улам руу тодоос тод үлдээн өөр аавын хүү эвтгэд бэрх дээд амжилтыг тогтоосон энерхэн бол олноо намхай авраг нэрээр алдаршсан их авраг самбаг хүчрээ. Тэрбээр 1870 онд одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт Шагдар Химихайлын отхон хүү болон эндэлжээ. Тэдний хүүхдүүдийн хүчтэнхээ ихтэй бэрч чадалтайг нутаг усаараа гайхдаг байсан гэлцдэг. Намхай аврагын аав бүх байсан бол ах нь мөн л адил дархан авраг хүн байжээ. Харин намхай аврагын хувьд бүхэд их л сонирхолтой даруухан хончин хүү байсан гэдэг. 100 Түшээдхан аймгийн Дайчин Чинвангийн хошуунаас хэсэг бөхчүүд тон наадам зорж яваатай намхай авраг таарсан байна. Бөхчүүдийн нүдэнд намхай авраг хөдөө нутагт хааж тааралддаг тааруу муухан хурцтай хончин хүү харагджээ. Хүү бөхчүүдтэй хамт наадамд явмаар байгаагаа хэлсэн ч түүнийг шолж нар бугаагүй дээр эртхэн гэртээ харь хэмээгээд орхиж явсан байна. Гэвч хүү хариулж явсан хонио орхичход тэднийг дагсаар байсан бол бөхчүүд түүнтэй барилдаж унгаагаад үлдээе гэж шийджээ. Гэтэл тэр эрбэр мэх чадлаараа бүгдийг нь өвдөг шороод болсон гайхан шагшиж 17 настай самдаг очрыг арга буюу наадамд дагуулan явжээ. Түр хүлээж байгаарай. Энэхүү бичлэгийг Өрн телефоны аппликейшн Skytel-тай хамтран бид бүхэн хүргэж байна. Тэрүүл Skytel-ийн урьдчилсан болон хослолсон төлбөрт үйлчилгээтэй бол эдгээр дижитал картуудаар тасаа зэнэгдээд FIFA 2026 хөдөлмөрийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг үзэх эрхээ эзэмших бүр боломжтой байна. Бадаргуултын төрийн 13 дугаар оны Заяа наадамд хол оройс алдартай бөхчүүд цугларсан байсан ч 17 настай нэгэн хүү үзүүрийн 2 бүхэд үлджээ. Түүний бэр чадлаас цолтой бөхчүүд ч халгаж амлан авахаас айсан гэдэг. Гэвч үзүүрт үлдсэн самдаг очир хүүг хамт ирсэн ах нар нь лам ноёны найрамдлыг бодон ноёны бүхэд заавал бууж өгөөрэй гэж ятгсанд өгөнд нь орсон байна. Ингэж самдаг очир хүү 17 наснда анх удаа наадмын дэвжээнд гарч тэр үеэс намхай авраг нэрээр олон алдаршиж богдын бүх болсон гэдэг. Тэрбээр халахын 10 засаг болон даншиг наадамд 21 удаа, овоо тайлгын наадамд 20 гаруй удаа, улсын чанартай наадамд 40 гаруй удаа төрүүлсэн агуу их амжилтыг үзүүлсэн байна. Түүний энэ амжилтыг одоо ч эвдэж чадсан бүх үгүй билээ. Намхай авраг бэр чадaltaй бүх хүн байснаас гадна сайхан сэтгэлтэй эд мөнгөн чуналгүй эгэл даруй ир байсан гэдэг. Нэгэн удаагийн 7 хошууны даншигт төрүүлсэнд богд гэгийн өөрийн бүх намхай авраг төрөв бүхийн байнаас гадна царан дээр тойгны юм буу овоолж артуулжээ. Авраг богдын матраас адис хүртэж эргээд тэрхүү цартай мөнгнөөсөө наадамчин олны зүг боорцог мэд цацсаар бүхийн асарт хүрэхэд өөрт нь үлдээгүй байсан гэлцдэг. Тэрбээр 42 наснда таалалт өгсөн бөгөөд түүний эрбэр хүч чадал ур ухааныг улс даяараа гайхан шагсаж ам дамжин ярьсаар зарим төвгүүд нь домог мэт олон замхарсныг бүх судлаачид тэмдэглэн үлдээжээ. Хэрвээ танд бидний бэлтгэж байгаа түүхэн хүмүүс цуврал таалагдж байгаа бол Норгийн сошиал медиа хуудасуудыг дагаж өөр олон бичлэгүүдийг маань үзээрэй. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9,000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөлбөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой.